Дархан цаазад байгалийн цогцлборт газар, байгалийн нөөцт газар, байгалийн дурсгалт гэсэн дөрвөн ангиллаар газрыг улсын тусгай хамгаалтанд авдаг. Байгалийн цогцлборт газрын дотроо онцгой аялал жуулчлалын хязгаарлалтын гэсэн 3 бүсчлэлтэй байдаг гэнэ. Хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зорилтоор газар олгодог бол нөгөө 2 бүсэд газар эзэмших, ашиглахыг хуулиар хориглодог юм а. Хөвсгөл нуурын байгалийн цогцлборт газарт усны хамгаалтын бүс ихээр зөрчигдөх болжээ. Тухайлбал нуурын баруун эргийн жанхай хүзүүчин шил орчимд газар олголт хавтгарсан нуурын экосистемд сөрөг нөлөө үзүүлж ирсэн байна. Хөвсгөл нуурын усны бохирдол бол эргийн дагуух хамгийн гол нь одоо тэр тоосчлолтоос хамаарч байгаа. Өмнө нь болохоор энэ аялал жуулчлал хөгжсөнтэй холбоотойгоор одоо замууд бартаатай байсан, дараа нь сайжруулсан зам тавихлаар энээс хамаарч байгаа. За дараагийн нэг асуудал хүмүүсийн гаталбар тэр нь хөрсний бохирдол нь усаар дамжиж нуур руу орж байгаа гэсэн саяны судлаачдын бол дүгнэлт ингэж гарч байна. Хөвсгөл нуурын орчимд 40 гаруй аж ахуйн нэгж аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа маа. Нэг хоногт 3000 орчим хүнийг хүлээн авах хор хоногтооч ачааллахтай 7 дугаар сард хоногт 13 мянган аялагчид нуурыг зорио очдог гэнэ. Энэ мэт шалтгаанаас үүдэн дотоод бүсчлэлийг эргэн харах хэрэгтэй болжээ. Хамгаалтын дэглэмүүдтэйгээ зохицуулж нутгийн иргэдийнхээ одоо бүсчлэлийн тогтоож өгөх. Хоёрдугаарт бол аялал жуулчлалын зорилтоор бол сүүлийн жилүүдэд одоо энэ газар олголтын явж байгаа, төлөвлөлтгүй газар олголтын явж байгаа асуудал дээр бас хязгаарлалт хийх, тэгээд төлөвлөлтийн дагуу явагдах. Энэ юмн дээр бол одоо энэ бүсчлэлийн маань хэлцүүлэг бол гол зорилгот нь оршиж байгаа. Байгалийн цогцлборт газрын дотоод бүсчлэлийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааг зохицуулсан нарийн дүрм журмыг салбарын сайд батлан хэрэгжүүлдэг гэнэ. 2014 онд Хөвсгөл нуурын байгалийн цогцлборт газрын хамрах үүрэг өргөдөгчээ. Нийт 1.1 сая га талбай болж өргөцснөөр дотоод бүсчлэлийн асуудлыг эргэн харах шаардлагатай болсон байна. Хязгаарлалтын бүсүүдийг аялал жуулчлалын бүсүүдийг бас нэлээд оновчтой тогтоох шаардлага урган гарч байгаа. Тийм учраас одоо төслийн хүрээнд энэ талаар нөгөө өмнө нь тогтоосон газруудаа одоо эргэн хянаж бас ингээд энэ шинжлэх юм ажил хийгдэх юм байна. Хөвсгөл нуурын байгалийн цогцлборт газрын дотоод бүсчлэлийн асуудлаар хэлцүүлэгт байгаль орчин аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтаа нутгийн удирдлагын газар ядуурлыг бууруулах Японы сан болоод Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа төслийн нэгж болон орон нутгийн иргэд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож өөрсдийн саналаа илэрхийлсэн юм а. Дотоод бүсчлэлийг шинжилэн тогтоосноор нуурыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тэд онцолж байна. Ер нь бол Японы засгийн газрын бүсэлхүү тусламжаар хэрэгжиж байгаа энэ төслийн гол зорилго нь бол яг энэ нуураа хамгаалахын зэрэгцээ нутгийн иргэдийн амжиргааг дэмжих гэдэг ийм асуудлыг л бид нар хөндөж ажиллаж байгаа. Тэгээ энэ дээр бол дотоод бүсчил маань өөрөө маш их үүрэг гүйцэтгэж байгаа. Ер нь бол дотоод бүсчлийн хүрээнд тодорхой одоо бизнесийн үйл ажиллагааг хийхийг зөвшөөрөхгүй гэдэг ийм одоо бүсчлүүд байдаг. Уг хэлцүүлгээс дотоод бүсчлэлийг хэрхэн зохистойгоор шинжлэх, амьдралд нийцтэйгээр өөрчлөх асуудлаарх зөвлөмжийг гаргасан юм а. Уг зөвлөмжийг байгаль орчин аялал жуулчлалын яамд хүргүүлж дотоод бүсчлэлийн асуудлыг цагааталгүй шийдвэрлэх зорилтыг тавьжээ. Салбарын сайд нутгийн иргэд болоод мэргэжлийн байгууллага хөндлөнгийн судлаачдын гаргасан дүгнэлтэнд үндэслэж дотоод бүсчлэлийг шинжилснээр Хөвсгөл нуурын бохирлыг газар ахуулахгүй байх боломж бүрдэх юм байна.